Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажуур байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. 2018 онд Улаанбаатар хотод гарсан энэ хэрэг нь хүмүүсийн анхаарал болгоомжлол ямар сул байж болдгийг харуулсан бодит жишээ болсон юм. Энэ бол ганц удаагийн явдал биш, дараа нь дахин давтагдсан ноцтой хэрэг байлаа. Шүүгдэгчийн хувийн мэдээллээс хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Сүхбаатар 1987 онд Сэлэнг аймагт төрсөн, хэрэг үйлдэх үедээ 31 настай байсан, эрэгтэй, бага боловсралтай, гагнуурчин мэрэгжилтэй, хэрэг толбодох үедээ хуваарай барилга дээр ажиллаж байсан. Ам бүл 3 эцэг эхийн хамт сонгон хайрхан дүүрэгт оршин суудаг. Урд нь нэрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Шүүгдэгч Сүхбаатар 2 хэрэгт холбогдсон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө сонгон хайрхан дүүрэгт гудамжинд эргэн заяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон. Мөн үүнийхээ дараа заяаг газар унган нүүрлүүн өшөглөж архины шидлэр толгойн тус газарт нь цохиж он царгис хэрцгийгээр зодож хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулсан. Түүнчлэн заяагийн эд хөрөнгө болох Samsung Galaxy Note 2 маркийн гар утсыг хууль бусаар авч явсан гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс удалгүй 1 сар гарны дараа шүүгдэгч Сүхбаатар 2018 оны 11-р сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд сонгон хайрхан дүүрэгт оршин суух инхмаагийн хүсэл зоригийн эсрэг мөн л адил хүчээр хүч хэрэглэж занал хийлж согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орж мөн тухайн шөнөө инхмаагийн биеийг олон удаа хутгаар гэмтээж он царгис хэрцгий аргаар өөрийнхөө хийсэн гэмт хэргийг нуун далтлах зорилгоор хүнийг алгыг завцсан гэмт хэрэгт тус холбогдсон. Эхлээд 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэргийнхэн талаар яриад дараа нь 2018 оны 11 сард холбогдсон хэргийн талаар ярих болно. Хэрэг гардаг орой 04 цагийн үед нэгэн иргэн ажлаа тараад гэрлүүгээ харих гээд такси барин гудамжаар өгсөж байтал таксины жолооч ах газар цустай холилдсон хүн хэвтэж байна гэж хараад өнөөх суулгаж явсан зорчигчд хэлсэн бөгөөд машинтайгаа дөхөөд цонхоо онгойлгож зүгээр эсхийг нь лавлаж асуутал доогуураа шалтан дээгүүрээ хувцастай хохирогч заяа байсан бөгөөд үүнийг нь харсан ойр хавийн гэрчүүд цагдаад дуудлага өгч цаг алдалгүй тусламж авч чадсан. Тухайн өдөр юу болсон талаар заяагаас тодруулахад заяа нь мэдүүлэхдээ хатам эгчиндээ очиж тэнд урнаа гэрлээ гэдэг хүмүүстэй 2 шил арх хувааж явсан. Орой 5 цагийн үед ганцаараа Баян хошууны эцэс рүү явж пабд орж 2 шил пив уусан. Тэнд Сувда гэдэг үйлчлэгч эмэгтэйтэй танилцаад хамт өөр нэг паб руу орж 0.5 литрийн X нэртэй архийг хувааж явсан. Тэндээс Сувдагаас салж дараа нь ганцаараа бас нэг өөр пабд орж тэнд нэг танихгүй залуутай танилцаад 3-4 шил пив уусан. Заяагийн яриад байгаа танихгүй залуу гэдэг нь одоо манай хэргийн шүүгдэгч болох Сүхбаатар байсан юм. Тэгээд заяа нь өөрийгөө муудаж байна гэж мэдрээд гэрлүүгээ харина гэж бодоод пабнаас гарч байхдаа тасарсан. Өөрөөр хэлбэл юу болсныг огт санахгүй байгаа. Дараа нь таксинд сууж гэрийнхээ үүдэнд ирж байх шиг санагдсан. Түүнээс цааш юу болсон талаар огт мэдэхгүй. Зүгээр л нэг хүн нүүрлүүн өшөглөж, зодож, цохиж байсан юм шиг санагдсан хэмээн мэдүүлсэн. Мөн заяа нь хэрэг болсон өдөр мөн түүнээс өмнө хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд тогтоороогүй. Хэрэг гарсны дараа заяа гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байхад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгээс гарсан. Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд эмчнэр заяагийн нүүр толгой гэмтсэн байж болзошгүй гэж үзээд компьютер томографийн шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр хамар болон нүрийн яснууд дотгошоогоо чихэгдсэн. Цөмөрсөн байдалтай байгаа нь тогтоогдсон. Эмчнэр хагалгаа хийх шаардлагатай гэж хэлсэн боловч тухайн үед заяагийн нүүр маш их хавцсан байсан учраас хавдар бууж яс бэгтсэний дараа буюу ойролцоогоор 1 сарын дараа хагалгаа хийлгэх хэрэгтэй гэжээ. Заяа хагалгаанд орох хүсэлтэй байсан ч санхүүгийн боломжгүйгээс болж одоо хүртэл хагалгаа хийлгэж чадаагүй байгаа хэмээн мэдүүлсэн. Мөн нүрийн ясан тэр чигтээ цөмөрсөн тул байнга өвдөж зовиртой байдаг хэмээн хэлжээ. Заяад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйл явдлыг заяа нь өөрөө тод санахгүй байгаа. Гэхдээ тухайн үед заяагийн нөхөр нь хөдөө ажиллаар яваад бараг 1 сарын турш гэртээ байгаагүй. Тэр хугацаанд заяа нь өөр ямар ч хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэдгээ баттай хэлсэн.
Шүүхийн шинжилгээний дүнэлтээр зайгийн шулуун гидснээс авсан сорьцноос эр бэлгийнээс илэрсэн мөн хэрэг гарсан гэж үзэж байгаа газар зайгийн гэрээс өрдөө 3 хашааны цаанд байрладаг юм байна. Түүнчлэн тухайн үед заяаг хүмүүс олоход дээгүүрээ хувцастай, доогуур шалдан байсан гэж нотолдог. Эдгээр бүх нөхцөл байдлыг нийлүүлээд харахад заяад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон байх магадлалтай хэмээн заяа үзэж байгаа гэдгээ хэлсэн. Яагад гэвэл заяад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй байсан бол зайгийн шулуун гидснээс эр бэлгийнээс илрэх ямар ч боломжгүй ба шүүгдэгч зайгийн эмчилгээний зардалд зориулж 1,300,000 төгрөгийг өгсөн хэмээн заяа мэдүүлсэн. Гэмтэл согоог судлалын үндэсний төвд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зайгийн өвчний түүхийг нээж анхны үзлэгийг хийсэн. Тухайн үед зайгийн толгой, нүүр маш их хавтаж, хавантай байсан, хамар нь ил хугарсан, арьс нь хууларсан, бицэрсэн шарахтай байв. Зүүн хацар дээр зүсгсэн шарахтай, цээжний баруун тал ихээр өвдөж, эмзэглэлтэй байсан. Мөн цээжний компьютер томографийн шинжилгээгээр баруун талын 12 дугаар хавирга, түүнчлэн бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэн зөрөөтэй хугарсан байдалтай байсан. Баруун уушиг бүрэн шахагдаж агшсан байдалтай. Улмаар цээжний баруун хэсэгт маш их зөөлөн эдийн няцрал үүссэн байсан. Үзүүнээс доош цээжний ихэнх хэсгийг хамарсан няцрал илэрсэн. Нэмэлт шинжилгээгээр баруун талын 8, 9, 10 дугаар хавиргууд сугны дунд шугамар хугарсан байсан. Цээжний баруун хөндөд хий хуралдсан тул эмчнэр гуурс тавьж 6, 7 дугаар хавирганы завсраар 1 см орчим зүслэг хийж гуурсыг 6 см орчим оруулан арьсанд ойж бэхэлсэн. Гуурсаар саруулалт хийхэд ойролцоогоор 2 литр орчим хий гарч уушгийг тэлэх зорилгоор вакуум үүсгэн гуурсыг холбосон байна. Мөн баруун зүүн нүдний зових хамар орчмын зөөлөн эд маш их хавантай. Үзүүний эргэн тойрны зөөлөн эдүүд ч мөн хаван илэрсэн. Шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтлүүд нь мохой зүйлээр олон удаа цохих, дэвсэх, өшөглөх зэргээс үүсэх боломжтой бөгөөд бүгд хэрэг болсон гих 1 цаг хугацаанд үүссэн байх бүрэн боломжтой гэж үзсэн. Мөн гэмтлийн зэрэг дотоох журмаар эдгээр нь хүнд гэмтэлд хамаарна гэж дүгнсэн ч цаашид байнгын хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэхгүй гэж тогтоосон. Мөн шүүх шинжилгээний байгууллагын бактериологийн шинжилгээгээр заяагаас авсан наалтсанд бэлгийн замын халтар төвчин илрээгүй. ДНХ-гийн шинжилгээгээр заяагийн өтрөнөөс авсан наалтсан дээр эр бэлгийнээс илэрсэн боловч шулуун гидснээс авсан наалтсан дээр илрээгүй хэмээн дүгнсэн. Шулуун гидснээс авсан наалтснаас ДНХ-гийн харьцуулсан шинжилгээ хийх техникийн боломжгүй байсан юм байна. ДНХ-гийн шинжээж тайлбарлахдаа мозокны шилэн дээр авсан наалтсан ДНХ-гийн шинжилгээнд хүрэлцэхүйц хэмжээ чанартай байдаггүй тул хэн нэгэнтэй харьцуулах шинжилгээ хийх боломжгүй хэмээн мэдүүлсэн. Иймээс тухайн үед тодорхой хүний ДНХ-тэй харьцуулах шаардлага боломж байгаагүй гэжээ. Тухайн өдрийн хэрэг явдлын талаар шүүгдэгч хэлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө сонгон хайрхан дүүрэгт байх нэгэн пабад орж 2-4 шил пив уугаад сууж байсан. Тэр үед гаднаас танихгүй нэг эмэгтэй орж ирээд нөхөртөөгөө муудалцсан гэж яриад шүүгдэгчид болон бусад хүмүүст пив авч өгсөн байна. Шүүгдэгч өөрийгөө сохтуу байгаагүй, бие удирдах чадвартай байсан хэмээн мэдүүлсэн. Пабнаас гарч такси барих үед нөгөө эмэгтэй мөн гарч ирээд шүүгдэгчийн суух гэж байсан таксинд хамт суусан. Таксинд суухдаа эмэгтэй жолоочод гэрээхээ байршлыг зааж өгч баян хушууны эцэс цааш өгсөж явсан хэмээн ярьсан. Гэрээх нь гадаа очиод буулгах үед эмэгтэй шүүгдэгчийг хамт бууя гэж татаад явуулахгүй байсан тул шүүгдэгч таксинд 1500 төгрөг өгөөд хамт буусан хэмээн мэдүүлсэн. Таксинаас буусны дараа тухайн эмэгтэй шүүгдэгчийг үнсхийг оролцсон тул шүүгдэгч сүхээ түүнийг түлхэж газар унагсан байна. Ингээд газар унсан эмэгтэйн дээр хэвтэж өмд дотоожийг нь хамт тайлаад нэг удаа бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдүүлсэн. Тэр үед эмэгтэй эсэргүүцэл үзүүлээгүй харин толгой нүвдэд байна гэж хэлж байсан гэжээ. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй дур тавьсан хэмээн шүүгдэгч сүхээ хэлсэн. Бэлгийн харьцаанд орсны дараа явах гэж байтал эмэгтэйгийн хэвтэж байсан газрын ойролцоо гар утас нь унжсан байсныг нь хараад түүнийг авч явъя гэж бодсон. Гэтэл хохирогч эмэгтэй шүүгдэгчийн хөлнөөс зураад тавихгүй байсан тул шүүгдэгч түүнийг нэг удаа өшөглөж мөн ойролцоо байсан архины шилээр толгоон тус газар нь цогсон хэмээн мэдүүлсэн. Аль хэсэгт нь өшгөлснөө сайн санахгүй байгаа архины шилээр нэг удаа цогсноо хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа шүүгдэгч сүхээ цухтаагаад явсан. Яагаад гар утсыг авсан гэх шалтгаанаа тайлбарлахдаа өөртөө хамт амьдарч байсан салсан эхнэр туяад утасны хэрэг гарч байсан тул түүнд өгөх санаатай авсан хэмээн хэлсэн.
Тус гар утас нь Samsung Galaxy Note 2 маркийнх байсан. Мөн тухайн эмэгтэй пабд байхдаа гар утсаа барьж явсан. Ширээн дээрээ тавьж байсан нь харагдаж байсан хэмээн шүүгдэх сүхээ мэдүүлэг өгсөн байна. Мөн энэ хэрэгт хавсарсан баримтаар үнэлгээнд Samsung Galaxy Note 2 гар утсыг 150 мянган төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон тайлан гаргасан. Хохирогч Заяан гим хорийн хохирлоо нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн талаас эмчилгээний зардалд 1 сая 300 мянган төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хаан банкаар шилжүүлсэн нь шүүхээс тогтоогдсон. Харин шүүгдэх сүхээгийн салсан эхнэр мэдүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 27-нд шүүгдэж сүхээ түүний ээжийн утас руу залгаад хоёулаа уулзъя гэж хэлсэн. Шүүгдэж сүхээ нь өнөөх гар утсаа салсан эхнэртээ өгсөн байна. Үүний дараа тэд хамт үйлчлэгээний газарт орж хоол идсэн. 15 цаг өнгөрөх үед тэндээс салж шүүгдэгчийн салсан эхнэр нь хөдөр үгээ явсан. Тэр цагаас хойш 2 SIM карттай Samsung Galaxy Note 2 гар утсыг өөр дээрээ авч байсан хэмээн шүүгдэгчийн салсан эхнэр мэдүүлсэн. Мөн нэмж мэдүүлэг өгөхдөө 2016 оны 9-р сард шүүгдэж сүхээтэй танилцаж хамтран амьдарч байгаад 2018 оны 9-р сарын сүүлээр арх сотруулах ундааны улмаас маргалдан салсан хэмээн тайлбарлсан. Тэд салснаас хойш хаяа утсаар ярьж уулздаг байсан аж. Хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 27-нд уулзах үед шүүгдэж сүхээ салсан эхнэртээ энэхүү утсыг хүнээс худалдаж авсан хэмээн хэлсэн байна. Шүүх сэтгэл судлалын дүгнэлтээр шүүгдэж сүхээд хийсэн дүгнэлтэнд сэтгцийн ямар нэгэн өвчингүй гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдэлээ ойлгож хянах бүрэн чадвартай, үнэн зөв мэдээлэл өгөх боломжтой, хэрэг хариуцах чадвартай хэмээн тогтоогдсон. Энд хэрэгээс болж шүүгдэгч нь гадуур байцаалтанд байж байсан бөгөөд тухайн хугацаанд хохирогч инхмаг хүчинтэж олон удаа хутгалсан юм. Энэ хэргийн талаар шүүгдэгч өөрөө мэдүүлэхдээ би 2018 оны 11-р сарын 27-ны орой 19 цагийн орчинд сонгон хайрхан дүүрэгт нэгэн буудлын хажуу тал байрлах гутал засвар дээр очисон. Тэнд жоохноо гээд найзтайгаа таарсан юм. Бид хоёр гутал засвар дээр сууж байгаад бар руу орж 2 шил пив уусан. Гаднаас жоохногийн таньдаг инхмаг гэх эмэгтэй орж ирсэн. Тэр жоохнотой ярьж байснаа нөгөө бууланд очиж суусан. Бид хоёр пив уугаад барнаас гарахад инхмаа араас дагаж ирээд жоохногоос мөнгө байна уу? Эсвэл манад очиж ганц юм уу? Гэрт хүн байхгүй гэж асуусан. Бид хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн модон арх авсан. Тэгээд такси бариад инхмагийн гэрт очсон. Гэрт нь очиод бид 3 архиа хувааж басан. Хэсэг хугацааны дараа жоохноо инхмаа нарын хооронд маргаан гарч байгаа мэт санагдсан тул би жоохног аваад гарсан. Жоохноо энэ хавьд манай найзах байгаа гэж хэлээд салаад явсан. Би эргээд бодож байгаад инхмагийн гэрлүү буцаад орсон. Гэрт нь ороход инхмаа пишингийн хажуугийн матрасан дээр хувцастайгаа хэвтэж байсан. Би түнлүү хоёулаа бэлгийн харьцаанд орё гэж хэлсэн. Тэр эмэгтэй хувцаа тайлж газар матрасан дээр хэвтсэн. Би ч бас хувцаа тайлаад дээр нь гарч бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж байхад инхмаа дуугүй, эсэргүүцэл үзүүлээгүй. 3-4 минутын дараа би дур тавьсан. Дараа нь инхмаа над руу түлхэж одоо яв гэж хэлэхэд би уур хүрээд ширээн дээр байсан. Хар ирштэй хутгийг аваад хэд хэдэн удаа хутгалсан. Тухайн үед хаан нь хутгалснаа мэдэхгүй. Гэр нь харанхуй байсан. Би сандраад хутгаа хаяад гэрлүүгээ явсан. Гэртээ орох үед цаг харахад шөнийн 1 цаг 30 минут орчим болж байсан. Хутгалж байхдаа арх баг зэрэг уусан. Гэхдээ болсон явдлыг санаж байна. Инхмаа та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би сандарч тусламж үзүүлэх талаар бодолгүйгээр гэрээс гараад явсан хэмээн мэдүүлсэн бол хохирогч инхмаа шүүхэд мэдүүлэхтэй. Хэрэг болсон өдрийн нөхцөл байдлыг огт өөрөөр тайлбарласан. Тэрээр 2018 оны 11-р сарын 27-ны өдөр гэртээ ганцаараа байсан бөгөөд Баян хушуунд байдаг нэг бааранд очисон шалтгаан нь уг баарны хамгаалагч нь түүний ахын найз байсан тул хамт хонох талаар ярилцах гэсэн хэрэг байжээ. Бааранд сууж байх хугацаанд сүхээ жоохноноор орж ирсэн бөгөөд жоохноо гүмнэн таньдаг байсан. Жоохноо хамт гарч ууя гэж хэлэхэд нь инхмаа би арх уухгүй. Харин уух бол гэрт очиж ууя. Гэрт хүн байхгүй. Уугаад усмагс явна гэсэн тохиролцоо хийсэн гэжээ. Ингээд гуруулаа барнаас гарч дэлгүр орон модо нэртэй арх болон бусад зүйлс авч 23 цагийн үед инхмаагийн гэрт очисон байна. Инхмаа архийг амсаад л өгсөн. Харин сүхээ жоохноо 2 архиа ууж дууссан. Жоохноо буудан дээр унтаж
Инхма орон дээр хэвтгэхэд сүхээ түүнийг оролдох гэж оролдсон тул инхма түүнийг түлхэж унгаас химээ мэдүүлсэн. Үүний дараа инхма жоохноос ирээгээд та хоёр одоо яв. Сүхээ намайг оролдох гээд байна гэж хэлж хоёуланг нь гаргасан бөгөөд хаалгаа дотроос нь төвчжээ. Гэвч 30-40 минутын дараа хаалга тогшоход сүхээ гэж хэлсэн тул хаалгаа нээсэн байна. Хаалга онгойлгоход сүхээ орж ирээд захирангүй байдлаар чи хувцаатай л гэж хэлж үснээс нь зулгаан айлган сүрдүүлж улмаар хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Үүний дараа сүхээ гал тогооноос хутга авч түүнийг олон удаа хутгалсан. Хохирогчийн хэлснээр цээж хэвлий хоолон хэсэг тотголуулсан бөгөөд сүхээ чамааг ална гэж занал хийлж байсан. Харин дараа нь түргэн дуудчихсан. Гэрээсээ битгий гараарай гэж хэлээд явсан байна. Мөн хохирогч нь би өглөө түргэн дуудаж өгөөч гэж хэлтэл шүүгдэгч чамайг өгөхийг чинь харна гэж хэлж байжээ. Инх маань сүхээгийн ар гэрээс 1,200,000 төгрөг хүлээн авсан. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 3 сая төгрөг болон цаашдын эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаагаа шүүхэд мэдүүлсэн. Харин одоо бүгдээрээ Жоохногийн тухайн үеийн үйл явдлын талаар мөрдөн байцаалтанд хэлсэн мэдүүлгээс нь сонсцгоё. 2018 оны 11-р сарын 27-нд 21 цаг өнгөрч байхад гутал засвар дээр гутлууллаад сууж байхад нь хуучин танил болох сүхээ ажил дээр нэрсэн. Тэгээд сүхээ найз нь цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаагдаж байгаа. Удахгүй таслагдаж шоронд явах гээд байна. Найз нь сэтгэлээр унаад явж байна. Ганц юм мууху гэхээр нь жоохноо тгийгээд сэтгэлийг нь засах санаатай бааранд 22 цагт орсон. Сүхээ 2 шил боргоо уусан. Жоохноо 2 шил лимонтой сэнгүүр нэртэй пив авч уусан. Инхма жоохноо сүхээ 2 дээр ирээд ганц пив аваад өгчих гэхээр нь жоохноо очоод авчих гээд хэлсэн байна. Тэгсэн пивээ аваад өөрийнхөө ширээн дээр суусан. Сүхээ жоохноо 2 пив ууж дуусаад баарнаас гараад зогсож байтал хуйраах баяраатай хараад юм яриад байж байтал сүхээ жоохноод хоёлаа ганц арх аваад танай гутал завсарлууч орж ууя гэж хэлсэн бөгөөд жоохноо тгий химээ хүнсний дэлгүүр орж нэг шил модон шимийн арх ундаа нэгийг аваад байж байтал инхма дэлгүүрлөө орж ирээд наад ганц шил архийг чинь манад очиж ууя. Би гэртээ ганцаараа байгаа гэж хэлжээ. Инхма жоохноод 1500 төгрөг өгчих гэхээр нь жоохноо мөнгө байхгүй гээд дэлгүүрээс гараад гутал засварлуу жоохноо сүхээ 2 алхаад явж байхад замын зүүн талд инхма Toyota Hiace загварын машин зогсоожгсан суух гээд байж байсан юм байна. Сүхээ жоохноод хандаж наад инхмаага дуудчих гэхээр нь жоохноо чадахгүй дуртай юм бол чи дууд гээд хэлсэн байна. Сүхээ машин дээр нь очиод жоохног дуудаад суучих гээд байхаар нь суусан. Жоохноо сүхээ инхма 3 инхмагийн дэрсэн модон нэртэй архиа хувааж жуусан. Инхма дараад байна гээд орондоо хөвтсөн. Жоохноо дараад байхаар нь инхмаагаас хажуугаар чинь нороод хөвтчихүү гэсэн чинь тэг гэхээр нь хажуугаар нь ороод хөвтсөн ба тэгээд хөвтөж байтал сүхээ жоохногийн хажуугаар орж ирээд жоохног чимхэд бос гээд байхаар нь жоохноо эргэж хараад унтсан. Тэгсэн жоохног түлхээд унгаач харна. Өрөөний баруун талд байрлуулсан буудан дээр унтаад өгсөн. Нэг мэдсэн инхма жоохног татаад сэрээсэн. Юу болсон бэ гэхэд та хоёр манайхаас яв гэж хэлсэн. Сүхээгээс юу болсон юм бэ гэсэн чинь гарыгээд харна гэрээс нь гарсан ба инхма хаалгаа төгцсөн. Үүний дараагаар сүхээг хашааны хаалган дээр үлдээгээд буцаж очоод инхмагийн цохыг цохоод юу болсон юм бэ гэж асуутал инхма наад сүхээ чинь хиндэж мэдэгдэхгүйгээр хоолойгч нь хэрчин шүүгээд байсан гэж жоохноод хэлсэн байна. Сүхээ жоохног гэрийн үдэнд нь хүргэж өгөөд явсан. Түүнийг унтаж байх хойгоор сүхээ инхмаг оролдоод тэрнээс болж инхма ууралсан юм шиг байлээ хэмээн мэдүүлсэн. Хутгалуулсныхаа дараа инхмаа хажуу айлынхаа цонхыг нүтгэхэд хажуу айлын эзэн цонхороо харах үед нь хохирогч маш аимшигтай байдалтай сандарсан хоолоогоор ихчээ би хутгалуулчихлаа түргэн тусламж дуудаад өгөөч хэмээн хэлсэн. Тухайн гэрч шуудал гэрээсээ гарч ирээд харахад охины байдал үнэхээр хүнд байсан. Даагуураа гуталтай хэрнээ өмдгүй. Дээгүүрээ бор хүрэн күрдэг хүмүүс ч гэсэн хоолоогоо нэмгэн салфеткаар дарсан байдалтай. Өөрөөр хэлбэл цус их гоожж байсан болохоор гараараа дараад зогсож байжээ. Гэрч буюу хүр шалын хүн нь айгаад сандраад өөрийн уцаар 103 руу шууд залгасан. Тэр үед охин архиусан согтуу байдалтай байсан нь илт харагдаж байсан хэмээн гэрч мэдүүлсэн. Инхмагийн ар гэрийнхэн энэ хэргийн талаар өглөөнд нь буюу 2018 оны 11 сарын 28-ны өглөө ойролцоогоор 08 цагийн үед дунд игч нь мэдсэн бөгөөд игч рүү нь залгаж дүү инхмаа чинь маш хүнд хутгалуулчихсан байна. Одоо цэргийн төв эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна хэмээн хэлсэн. Ийм мэдээ сонсоод дунд игч нь шууд эмнэлэг рүү явсан.
Очоод дүүгийнхээ биеийн байдлыг асуухад эмч бүх зүйлийг нуулгүй яг байгаа чигээр нь тайлбарлаж өгсөн. Эмчийн хэлснээр бол хүзүүндээ 2 удаа хутгалуулсан. Түүний нэг нь амьсгалын зам болох цагаан мөгөөрсөн хоолойг цоосон. Цээжиндээ 2 шарахтай, тэдний нэг нь уучиг руу 2 см орсон. Хэвлээдээ хутгалуулсан. Тэр нь хотоодыг нэвт цоолоод цаашаа илэг рүү нь хүрсэн. Нийтдээ бол 9 шарах байна. Үүнээс 5 нь маш ноцтой хэмээн хэлсэн байдаг. Дээрээс нь бигээс нь нийтдээ 8 гуурс гаргасан. Эдгээр гуурсаар цус, хий, дотор эрэхтний шингэнүүдийг гаргаж байгаа гэсэн үг. Эмч мөн анхааруулахдаа амь насанд маш аюултай. Зүрх нь эдгээр шархыг дагалгүй зогсчих магадлалч бий хэмээн хэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл тухайн мөчүүд амьд үлдэнэ гэсэн баталгаа огт байгаагүй. Секунд минутаар тэмцэж байсан үе байжээ. Инхмагийн дунд игч нь бас нэг чухал зүйлийг дурдсан. Инхма өмнө нь сэтгцийн байдал нөөцлөгдөж хэдэн сарын өмнө шар хадны сэтгцийн эмнэлэг твтэн эмчлүүлээд гарсан хэмээн хэлсэн. Мөн ДНХ-гийн шинжилгээ хийсэн ба шинжилгээгээр хувцас, хүнжил, нойлын цаас дээр байгаа цус нь бүгд инхмагийнх мөн өвтрэнээс илэрсэн эр бэлгийнээс шүүгдэгчийн ДНХ-тэй яг таарсан. Бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ хийхэд шүүгдэгчээс цаг хуйтан илэрсэн. Гэхдээ хохирогчид цаг хуйтан өвчин халдаагүй байна. Яагаад гэвэл цаг хуйтан хэмээх өвчин нь шууд авсан даруйда шууд халдвар тараадаг өвчин биш юм байна. Энэ өвчинд нууц үе гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүний бие зорчигсон боловч идэвхжээгүй, гаднаа шинж тэмдэг өгөөгүй, халдаах чадвар нь сул, эсвэл байхгүй үе гэж ойлгож болох юм байна. Тийм болохоор тухайн үед шүүгдэж хичнээн цаг хуйтан өвчнийг авчихсан байсан ч гэсэндэ шүүгдэгчид халдаах хэмжээнд ороогүй нуугдмал буюу нууц үедээ явж байсан гэсэн үг юм байна. Инхмагийн сэтгцийн өвчний хувьд тэрээр анх 2016 онд эмээн нас барсны дараагаас шөнө ажил хийдэг байсан учраас нойргүй олон хоног явсан. Тухайн үед өөрийгөө ална гэд хутга бариад байсан. Хоол унд идэгдэггүй, сэтгэл санаа гутраад ямар ч сонирхол зориггүй болсон. Сэмүүтэд анх 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр нойргүй энд тэнд орж байна, хүн байна, үхмээр байна гэд хутга бариад далаагаад байсан гин. Инхмагийн удамд төрсэн ээж нь сэмүүтэд эмчлүүлж хяналт болон группэд байдаг юм байна. Инхмагийн сэтгцийн байдлыг судлахад шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр гэдэг онош тогтоогдсон. Товчоор хэлбэл энэ бол сэтгэл санааны өвчин, дотоод шалтгаантай, удамших магадлалтай. Гэхдээ сайн мэдээ нь инхма одоо эмчилгээ хийлгэснээр засрал сайжралд орох боломжтой. Өмнө нь өвчин хөдөлсөн үед буюу сэтэрсэн үед өөртөө болон бусдад аюул учруулж чадах хэмжээнд байсан. Гэхдээ эмчилгээ хийлгэснээр нөхцөл байдал доктортой аюулгүй болсон. Мөн шинжээчэд батлахдаа инхма нь үнэн зөв мэдүүлэг өгч чаддаг. Өөрийн үйлдэлийг ойлгож удирдах чадвартай. Товчхондоо инхмад сэтгцийн эмгэг байгаач одоо эмчилгээ хийсэн учраас нөхцөл байдал нь доктортой. Өөрийн үйлдэлийг ойлгож хянах чадвартай хэмээн комиссийн шинжээчэд дүгнсэн юм. Шүүхээс шүүгдэж сүхээд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэдэгт нь 12-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял хүн алхахыг завдсан хэрэгт нь 11-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял мөн хүнд гэмтэл учруулсан хэрэгт 2 жилийн хорих ялыг өгсөн. Мөн эдгээр гэмт хэрэгүүдийг нэгтгээд нэмэлт ял болгон 6 жилийн хорих ялыг өгсөн. Нийтдээ сүхэн 18 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид илүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй сэтгцийн өвчнгүй гэмт хэрэг үйлдэх чадвартай тул ял оноох үндэслэл болсон. Мөн шүүх түүний цагдан хоригдсон 375 хоногийн хугацааг ялд нь оруулан тооцож өгсөн. Эд мөрийн баримтаар хураагдсан хутгийг устгах хүргийг мөн даалгасан. Хохирогч инхмад 2,342,830 төгрөгийг нөхөн төлөхөөр шийдсэн. Харин заяагийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 5 сая төгрөгийг шүүх хэрэгсгүй болгосон. Өнөөдрийн та бүхэнд хүргэсэн дугаар маань энд хүрээд дуусаж байна. Монгол гарч байгаа нийтдээ гэмт хэргийн бараг 100% гэж хэлэхэд бол бараг хэлцдэггүй. Бүгд бол арх уусан үедээ үлддэг нь хамгийн харамсалтай. Яагаад гэхээр арх уучаараа хүний оюун санаа, ухаан бодол нь зөв сэтгэж чадхаа байж тийм шүү аа. Хэрэг хийснийхаа дараа бас дандаа л буруутгадаг. Тэр нь өөрийгөө биш дандаа арх ууснаас боллоо гэж хэлдэг нь надад бас үнэхээр хэцүү харамсалтай санагддаг. Тэгээд та бүхэнд манай суваг таалагддаг бол сувагтаа subscribe хийгээд сувагтайгаа нэгдээрэй. Тэгээ видеон таалагддаг бол видеогоо лайклаад өгөөрэй. Мөн та бүхэн санаа бодлоо хуваалцахдаа зөв боловсноор илэрхийлээрэй гэж хүсье.
Тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.